Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Паулийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Праг хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Праг хотын Вацлав Хавл олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд бүгд найрамдах Чех улсын гадаад хэргийн сайд Ян Липавский бүгд найрамдах Чех улсад 100 онц бөгөөд бүр ирэхэд элчин сайд Ганс Ух, бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад 100 онц бөгөөд бүр ирэхэд элчин сайд Ян Витопил, бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгчийн таман газрын ёслолын газрын захирал Томаш Перницкий болон элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа. Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн хүрээнд Монгол улсын төрийн тэргүүний түвшинд бүгд найрамдах Чех улсад 10 жилийн дараа болж байгаамаа. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаардсан уулзалт албан ёсны хилцээ хийж хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Талууд уламжлалт найрсаг харилцааны түвшнийг ахиулж боловсрол байгаль орчин хөдөө аж ахуй спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр засгийн газар хоорондын хилцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурхаар төлөвлөж байна.